Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд бас үйл явдлыг таамаглан хүргэе. Оросын холбооны улсын цэрэг арим Украин давталгаага өөрчлүүлсэн тухай мэдээ Москвагаас өгч байна. За энэхүү мэдээллийн дагуу Оросын холбооны улсын цэргийн хүчин Днепропетровск мужид одоо хүрсэн тухай мэдээллийг өгч байна. За энэ бол Оросын холбооны улс 2022 онд тус одоо Украины 4 мужийг өөртөө нэгтгэсэн. За энэ одоо тус хязгаарт бол Оросын цэргийн хүчнийхэн давталгаагаа өргөжлүүлж хөрс зэрэгэлдэх Днепропетровск мужид одоо давталгаагаа явуулж байна гэдэг батлан хамгаалахын яам гарагт мэдэгдсэн байна. За Франц пресс агентлагийн мэдгдснээр Оросын холбооны улсын хувьд 3 жил үргэлжилсэн энэхүү одоо дайн байлдааны үйл ажиллагаанд анх удаа тус бус нутагт нэвтэрж байгаа нь энэ гэж мэдэгдсэн. Харин Украин энэ мэдээллийг нягцааж байгаа. За энэ хооронд энэ Украинтай холбоотой дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох зорилготой энхий яриа хэлцээ гацаанд орсон хэвээр байна. За Оросын цэргүүд өөр олон газар бол ахиц дэвшил гаргаж байгаа учраас Оросын давшилт нь одоо энэ Украины хувьд ихээхэн ухралт болохуйц ийм нөхцөл байдал үүсгэж байна гэж мэдэгдсэн. За Украин бол тэднийг одоо өөрийн бус нутгаас албатан гаргахыг оролдож байгаа. За Украины цэргүүд бол энэ Сумим хотод байрласан Оросын цэргүүдтэй хэдэн километрийн цаана бол байрласан байгаа юм байна. За ингээд бол цаашдаа давталгаагаа өргөжлүүлж байна. За энэ хооронд Украины зүүн хэсгийн Харьков мужид Оросын агаарын цохилт явагдсан. За үүний улмаас нэг хүн амнасаа алдаж, нэг хүн шархсан байна. За энэ цохилт нь Бэм гарагт тус бус нутгийн нийслэлд Оросууд одоо халдан давталсны дараа болсон. За Бэм гарагт болсон халдлагын улмаас амиа алдагчдын тоо 6 хүн болж нэмэгдсэн гэдгийг Харьковын бус нутгийн цагдаагийн газраас нэм гарагт мэдэгдсэн. Мөн өөр 20 гаруй хүн шархсан байна. Украины агаарын цэргийн хүчин нэг шөнийн дотор нийт 49 дэсрэг дрон хөөргөгч онгоц 3 пуужин харвсан тухайг нэм гарагт Оросын холбооны улсаас мэдэгдсэн. 40 нисгэгчгүй онгоцыг нь буудаж унгаасан. За эсвэл электрон төхөөрөмж нь гацаан гэсэн ийм мэдээллийг Оросын холбооны улс өгсөн. За Оросын холбооны улсын батлан хамгаалахын яамны мэдээснээр тус улсын хүчнийх нэг шөнийн дотор Украины 61 онгоцыг мөн устгасан байна. За тэр дундаа нийслэл хотын ойролцоо очсон одоо онгоцуудыг устгасан гэж мэдэгдсэн. За Оросын холбооны улсын Белград мужид байрлах автомашины зогсоол руу нэм гарагт Оросын Украины одоо нисгэгчгүй онгоц халдаж 5 хүн шархсан тухай мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдсэн. Украины нисгэгчгүй онгоц халдлага үйлжид Туулаа муж дахь химийн үйлдвэрт гал гарсан. За үүнээс болоод 2 хүн шархсан. За мөн одоо Винукова, Домедова нэртэй одоо нисэх онгоцны буудлуудад Украины нисгэгчгүй онгоцны халдлага уулсны улмаас бол төр зогссон гэж Оросын эрх баригчид бас нэм гаргийн өглөө мэдэгдсэн. Ерөнхийдөө энэ одоо Оросын холбооны улс болон Украины хооронд бол харилцан давталгаа үргэлжлсэн хэвээр байна. За энэ хооронд бол талууд инх тайвны яриа хэлцээ өрнүүлнэ гэж ярьж байгаа боловч тэр нь бол цохох үр дүнд хүрэхгүй байна. За энэ бол дайн байлдааны үйл ажиллагаа цаашдаа ч гэсэн сунжрах магадaltaйг харуулж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын зүгээс дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох юм шахалтыг үзүүлсэн хэвээр байгаа. За хэрвээ энэхүү одоо шахалт дэмжлэгдэн ямар нэгэн байдлаар үр дүнд хүрэхгүй бол Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп бас яриа хэлцэнээс гарах боломжтой гэдгийг өмнө нь анхааруулж байсан. За гэсэн хэдий ч бол талуудыг ямар нэгэн байдлаар зуучилж за өөрийн одоо сонгуулийн амлалтын үеэр өгсөн одоо амлалтаа биелүүлэх зорилгоор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ирмэлзэж байна. За харамсалтай нь бол зохих үр дүнг бол талууд хийхгүй байна. За энд бол талууд өөрсдийгөө буруутгаж байгаа. За Украины зүгээс бол Оросын холбооны улс инхийн хэлэлцээрийн талаар бол маш олон удаа ярьж байгаа. Гэхдээ бодит үр дүнд бол огт хүрэхгүй байна гэж шүүмжиж байгаа. За харин Украины талыг бол Оросын холбооны улс шүүмжлэхдээ өөрийнх нь одоо өгсөн одоо тулгаж байгаа энэхүү одоо хэлэлцээрт нь бууж өгөх юм тохиролцоо ямар нэгэн харилцан буулт хийхгүй байгаа гэдэг ийм бас шүүмжлэлийг өгч байгаа. За Оросын холбооны улсын зүгээс бол тулгаж байгаа инхий хэлэлцээний нөхцлүүд нь Украины хувьд бол хүн дээр тусах ийм нөхцлүүд байгаа. За тухайлх юм бол Оросын холбооны улсад эзлэгдсэн байгаа Украины газар нутгийн 20% болох газар нутгийг одоо Украинаас салгаж Оросын нэг хэсэг болгон хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа. За мэдээж их хэрэгэнд бол олон улсын баталгаа авахыг зорж байгаа. За нөгөөтэйгүр Украины улсыг цаашдаа НАТО болон одоо бусад цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байх. За мөн төвийг сагсан статустайгаар орших ийм шаардлагыг бол тавьж байгаа. За энэ шаардлага нь бол Украины хувьд дефакто байдлаар Оросын холбооны улсад одоо бууж өгсөн хэрэг болж байгаа. За учир нь гэвэл Украины зүгээс энэ одоо шахалтанд орохгүй тул 3 жилийн туршид тэмцсэн гэвч энэ тэмцэл нь бол ямар нэгэн үр дүнд хүрэхгүйгээр инхүү зогсох магадaltaй гэж үзэж байгаагаараа талуудын байр суурь нэг одоо зэгт огтлцож чадахгүй байгаа. За үүнээс болоод инхийн хэлэлцээ зохих үр дүнд хүрэхгүй олон одоо жил сар өдрүүдийг өнгөрч байна. За энэ хооронд бол маш олон хүн амнасаа алдаж
хангаж за мөн тодорхой байгууламжууд бол устдаж одоо үнсэн тавраг болох ийм нөхцөл байдал үүсэж байна. За энэ нь бол Украинд дайны дараах нөхцөл байдал сэргээн босголт бол маш хүнд нөхцөл байдал байхаар байгааг харуулж байгаа. Мөн олон тэрбум ам долларын хөрөнгө оруулалт энэ чиглэлд хийх одоо шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэж байгаамаа.